Тэгэхээр би бол хоёр зүйл дээр бол нэлээд анхаарал хандуулъя гэж ингэж бодлоо. За энэ сууц өмшгөлийн холбооны хуулийг бол одоо бэлтгээд үзлэр эмтлийн хоёр ямар батлуулаад одоо ингэж өргөн барихд бол бэлэн болсон байгаа юм билий. Тэр нэг манай яам дээр ирж байгаа хэлж шүү дээ. Гэхдээ би зүгээр засгийн газарт оруулахгүй хүлээгээд байгаа нь бол яг сууц өмчтгийн холбооны хэсгээр нь ер нь ингээд цаашдаа ямар нэг одоо гарсан хойноо хийлэг дагуулахгүй байх үднэс нэлийн бодиттой болгоё гэдэг ийм агуулгаар би байлгаад байгаа юм. Тэг өнөөдрийн улсд бол энэ талаасаа бол над нэлээд сайн одоо бас мэдээлэл өглөө гэж би ингэж бодож байна. Яг юу нь дутуу байна, юуг нь шийдэх хэрэгтэй байна гэдэг талаасаа бол та бүдгийн ярианаас би бас тодорхой зүйлүүдийг бол авлаа гэж нэгдүгээр ач холбогдол бол энэ байлаа. Тэгээд дээр нэмж хэлэхэд та нар яг энэ хуулийг миний өмнөх сайд бэлдсэн байгаа шүү дээ. Тэгвэл хилцүүлэх хийсэн гэдэг юм байна. Дутуу юмнууд байна гэж үзэж байгаа зүйлүүд байвал та бүхэн одоо би энэ хуулийн төслийг ингээд яамны сайт дээр тавьсан байгаа баг. Тэгээ энийг харж агаад энэ хэсгийг нь бол нэг ингмээр байх шүү гэдэг юм байх юм бол заавал одоо дээд зөвлөрөө дамжуулах гэхээр шууд манаар өгч. Тэгээ би тэр бүгдтэй чинь танилцаад ингээд мэдээж хүн янз бүрийн санаатай байгаа. Гэхдээ тэрэн дундаас нь би одоо яамныхантай ярьж байгаад хамгийн зөв гэсний нь бол хуулийн дахиж хийхэд болох юм байхгүй, болохгүй юм байхгүй. Тэгээ энэ талаасаа та хэд бас бидэнтэй хамтраач хуулийн дээр. За хоёр дахь асуудал бол энэ нэлээ эргэлзэж явсан зүйлийг та нар хөндлөө. Энэ барилгын хууль дээр нэг сонин заалт байт юм билээ. Ерөөсөө энэ бүх барилгыг нэг л хүн хүлээж авахар хөлчилсөн. Нэг л хүн. Өөр сайдын ч оролцоо байхгүй. Манай барилгын газрын дарга одоо ингээ барилгын газрын дарга амралтаа байна. Нөгөө байрны бөөн асуудал. Яг л хуулийн дээр ганцхан тэр хүн төлөж авна гэж хэлсэн. Тэгэхээр ийм хуулийг одоо тэгээ энд бол аль нь буруутай авах. Тэр хүн хийсэн ч буруутай авах. Тухайн сайд нь ч одоо оруулсан буруутай авах. За их хурлын бид ч одоо бас их хурлаар оруулаад гарахт нь тэрийг сайн анзаарахгүй ингээ гаргасан тийм тал бол байна. Чи нэг хүн тэрийг хариуцдаг, нэг газрын дараа хариуцдаг гэж. Одоо яг тэр асуудлын өндөр давтагч нэг зөвшөөрлийг бас газрын дарга нь яг тэр хүн олгоно гэд ингээ хийчих барилгын хуулийн дээр. Тэгээ одоо энэ авилгалын хорооллын газрыг олгочихсон. Юу байрны зөвшөөрлийг, барих зөвшөөрлийг өгч гисэн. Тэгээ ийм хууль байгаад байгаа юм. Тэгэхээр би та бүдгийн сайн тэр улсын комиссийн ажиллаж гэн гэж байгаатай бол яг ижилхэн тийм бодолтой байгаа. Янз бүрийн яриа гарч байгаа. Тэгээ энэ нэг хүн голж хүлээж авдаг энэ юмыг бол би нин даруй ерхий сайтаа ярьж байгаад энэ хуулийг ер нь оруулж өөрчлүүлнэ. Энэ болохгүй. Зөвшөөрлийг нэг хүн олгодог. Мөн хүлээж авахдаа дахиад тэр хүн хүлээж авдаг хуулийг хийцэн байгаа байхгүй юу? Өөрөө олгож ийн өөрөө эргээд хүлээж авч байгаа байхгүй юу? Гэхдээ нэг л хүн Монголд. Тэгэхээр энэ талаасаа бол юм чи ер нь буруу юм бол тэгээд удаанасгүй юм биш. Нэг л өдөр ингээл гараад ирлээ. Тэгээ тэрнтэй би санал нэг тийм учраас ойрын хугацаанд засгийн газар энэ улсын комиссийн үн дээр бол та нар хэлээд байгаа саналыг бас тусгай те дээд зөвлөөс нь оруулах юм уу хаанаас нь оруулж байгааг шинэ байр уцаас өгөхгүй байгаа бох тийм үү. Тийм учраас одоо энэ тал дээр нь бас сүүх яг эцэстээ яг гардаад ашиглалтыг харьцаад явах төлөвлөлийг оруулах энэ талыг бас харьяа гэж бодож байна.